Дараагийн мэдээг танилцуулъя. Дэлхийд даяар түгшүүр төрүүлж байгаа хаанта вирусын тохиолдол аяллаа хөлөг онгоцон дээр илэрсэн үүнтэй холбогдуулан тус өвчнөөр өвчсөн байж болзошгүй 3 өвчтнийг нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагаа өчигдөр болсон байна. За тэднийг Нидерланд улс руу нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагааг явуулсан гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн мэдэгдэж байгаа. За хаанта вирусын халдвар авсан 3 шижигтний өвчнийг хөлөг онгоцноос дөнгөж нүүлгэн шилжүүлж Нидерландад эмнэлгийн тусламж авахулахаар явуулж байна гэж X хуудсанд дурдсан байна. Аргентинаас хөдөлсөн хойдус нэртэй энэхүү хөлөг онгоц одоогоор Кабо Вердегийн усанд байгаа юм байна. Атлантын далайг гатлах үеэрээ хаанта вирусын хэд хэдэн тохиолдол илэрсний дараа тийшээ чиглэлээ өөрчилж явсан. За 5 дугаар сарын 6-ны байдлаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага уг хөлөг онгоцны зорчигчдын дундаас 8 тохиолдлыг илрүүлсэн. За үүнээс 3 хүн мас барж нэг өвчтөн хүнд байдалтай 3 хүн хөнгөн шинж тэмдэгтэй байгаа юм байна. За Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээснээр эхний шинж тэмдгүүд нь 4-р сарын 6-наас 28-ны хооронд илэрсэн лав гарагт тансаг зэрэглэлийн энэхүү хөлөг онгоцноос нүүлгэн шилжүүлсэн 3 хүн нь Нидерланд, Их Британи, Германы иргэд байсан гэдгийг Нидерландын гадаад хэргийн яамнаас мэдэгдсэн. 2 өвчтөй хүн байгаа. За нэг нь бол вирусын халдвар авсан байж болзошгүй гэж мөн яамны зүгээс мэдэгдсэн. За тэднийг бол Европод тусгай амьлагт хүргэхээр болсон байна. Хаанта вирусын хувьд мэрэгч амтнаас дамжин хүнд халтдаг юм байна. За ингэхдээ голчлон ялгадас, шээс, шүсний хэсгүүдээр амьсгалахад бол дамжин. За эдгээр нь холилдож агаарт цацагдах юм уу эсвэл халдвар авсан амьтдтай шууд харьцах тохиолдол эрсдэл нь нэмэгддэг. За ховор тохиолдолд бохирдсан гадаргуугаар дамжин вирус халтдаг байна. Энэхүү вирус өртснөөс 1-8-7 хоногийн дараа эхний шинж тэмдэг нь илэрдэг. Халдвар авахд хаанта вирус уушгины хамт шинжийг үүсгэж халуурах, толгой өвдөх, булчин өвдөх, чихүүц хүргэх, хоол боловсруулах эрхтний эмгэг зэрэг шинж тэмдэг илэрч эхэлнэ. Өвчний хожим үе шатанд амьсгалын замын хүнд хэлбэрийн хямрал, цусны даралт буурах зэрэг хүнд хэлбэр үүснэ. За мөн эмнэлгийн тусламж яралт авах шаардлагатай болдог. За энэхүү вирусын хувьд хүнд тархдаг хулбар омгийн хувьд Аргентин чилд ихэвчлэн байгаа Андын нэртэй хаанта вирусын омг нь хүнээс хүнд удаан хугацаанд ойрын харилцаагаар дамжин тархдаг цорын ганц мэдэгдэж байгаа хулбар юм байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага лав гарагт тухайн аяллаа хөлөг онгоцонд гарсан дэгдэлт нь Андын хаанта вирус болохыг нь баталж байгаа. Европ болон Азид хаанта вирус нь бөөрийн хам шинж бүхий цусрахаг халууралт үүсгэж байгаа гэдэг нь мэдэгдсэн. За энэний голчлон бөөр болон цусны судснуудад нөлөөлдөг юм байна. За харин Америкт тархаж байгаа халдвар нь хаанта вирусын хувьд зүрх уушгины хам шинжийг үүсгэдэг. За энэ нь хурдан дамжирч уушгинд шингэн хуримтлагдах зүрхний хүндрэл үүсгэдэг юм байна. За Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлж байгаагаар хаанта вирус зүрх уушгины хам шинжийн улмаас нас баралт 50 орчим хувь байдаг бол Аз, Европод түгээмэл тохиолдож байгаа халдварын хувьд нас баралт нь 1-15 хувьтай байгаа юм байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс тус байгууллагын тэргүүн бол хаанта вирусын энэхүү дэгдэлт нь COVID-19 цар тахлын эхлэлтэй төстэй гэж огт үзэхгүй байгаагаа илэрхийлсэн. За өөрөөр хэлбэл эрүүл мэндийн эрсдэл байгаа ч гэсэн COVID-19 шиг томоохон дэлхийн нийтийг хамарсан вирус тахал болж тарахгүй гэж үзэж байгаа гэдгээ одоогийн байдлаар илэрхийлсэн байна.